Өгөл үгэлгийн гэж номын өглөө гэж. Номын өглөө гэдэг бол оюун ухааны өглөө байна. Номын өглөө гэдэг бол хүмүүний сэтгэл зүрхний өглөө байна. Номын өглөө гэдэг бол хүн дандаа урагшийн тэмүүлгийн ихэрч хүчин өглөө байдаг. Иймээс хоёулаа, иймээс оюунсан, иймээс игээдэг амьдралын ганцаар хугацааны энэ хүмүүч хамтран сэтгэл тавыг энэ төгөлд болчихъя. Нөөдрийн нэлээс тайлбарлаж энд ирсэн хүмүүс бүх хүмүүсийн бүх Монголын хэвс яг мэдэж дээд тэнгэрээс сонсдогоо мөнгө тэнгэрт ивэ гэсэн та бүхэндээ сэтгэлийн хүчлийг тэнгэртээ дуулгахаар өргөдөж ирсэн Монгол улсын ардын жижигчин Шараагийн чимэцэг морин улстай хамтаар энэ үйл ажиллагааны байгуулалт өрн залж байна. Өнөөдөр мөнгө тэнгэрва шинжлэх ухаан ном байтыг нээлтэж. Энэ бол хамгийн жижиг бүтээсэн. Энэс нь хичнээн 10 батууд бүтээснийг уянтай мэдж байгаа. Энэс нь хичнээн олон удаагийн сурвалж лекцийг телевизээр дугаар гаргаж ирний эхлээс нь төгснийг уянтай мэдж байгаа. Тийм болохоор олон зүйлийг ярьмуугаар өнөөдрийн юм ажиллагааны хамт задрах хүмүүс юм. Ингээд энэ Манайхан академийн ерөнхийлөгч доктор Мөндөд Зулагийн Баттхан таныг өнцгөн ярьж байна. Хин юу гэж нөхөж. Үргэлж. Мөндөд Вашингтон номын нээлттэй хүрэлцэн ирсэн. Тэнгэрлэг монголчууд та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргье. Баярлалаа. Би үндсэн мэргэжлийн физик батбаг. Их сургууль сурч байгаа оюутан байх үеэсээ энэ хүн төрөлхтний хөгжил бэлчлийг оршин амьдрах үг арай өөр гэх үгээр харж хэлсэн. Тэгээ миний харснаар бол хүн төрөлхтөн асар их зовжог би олж харсан. Хүн төрөлхтөн ямар их дайн санаатай, ямар их цус нулимс урсаг, ямар их өнчрөл хагцал тай байгааг би олж харсан. Тэгээд шинжлэх ухааны техник технологийн мэдээллийн 900 гэдэг энэ 20 дугаар зууны төгсгөл үед 21 дугаар зуундаа золох гэж байгаа хүн төрөлхтөн ямар харанхуй амьдарч байна гэж бодсон. Ямар хэцүү амьдарч байна гэж бодсон. Тэгээд тэр үед миний дотор хүн надад нэг зүйлийг хэлсэн. Оршингийн оршихуй түгээмэл хууль буюу оршингийн оршихуй үндсэн хуулийг олоо гэж. Шинжлэх ухааны 20 гаруй салбарыг судалж хайсан. Олоогүй. Дараагаар нь арал буюу өрөнд орны хүн ухаан гэж 2 их том хүн ухааны урсан руу орж нэгнийг ч үлдээлгүй шүүртэн судалж өгшиж бүгдийг судалсан болчихсон болов. Дараагаар нь 3 том шишний хүн ухаан руу орж судалгаа хийсэн боловч мөн тэрийг болов. Эцэст нь эзотерик ухаан гэж хүн төрөлхтний эрхтний тань мэдгүй мэдлэг бүрдүүн болсон тэр зүйлүүдийг судлаач болов. Хамгийн сүүлд нь орчин үеийн олон шинжлэх ухааны шинжлэх ухааны олон талбарын уулзалт асуудлыг авч үздэг синергетикийн шинжлэх ухаанд орж судалгаа хийгээд синергетик бол дэндүү болчихж ирсэн. Бид нар их сурвалж ихээр зэрэг заавал нэг хэвлэл цаас зэдэгдэг. Тэгээ энэ биш юм байна. Ерөөсөө Монгол хүмүүс чи өөр амьд судар амьд ном. Амьд шашдар юм байна гэдгийг ухаарад энэ ардын амтгол энэ Монгол язгуурын урлаг уран сайхныг орж судалгаа хийгээд
Тэгээд нөгөө олон салбар уншчихсан байсан тэр үр дүнгээ тэр мэдлгүүдээ ашиглаад ингэж явсаар байгаад энэ Алтан дээд гэрээ гэдэг судартай учирч энэ судар руу орж судалгаа хийсэн. За ингээд Монгол суугаан гэдэг 11 ботноо бичсэн. За ингээд судалгаа цаашаа үргэлжилсээр байгаа. Монгол суугааныг өөрөөсөө төрүүлж гаргасан тэр эцэг ухаан, тэр их ухаан, тэр үндэс ухаан гэдэг зүйл нь мөнх тэнгэрийн ухаан гэдэг зүйлээс үүдэлтэй байна, их сурвалжтай байна гэдгийг олж хараад ингээд мөнх тэнгэр рүү орсон. Тэгээд ер нь бол өөрөө би физик математик учраас байгалийн хуулиуд дэндүү төгс шийдэлтэй байдгийг олж харсан учраас байгалаас энэ гарцаа бас давхар хайсан юм. Ингээд эцэст нь энэ үр дүн болсон юм байна. Оршин ямар хуулигээр оршин. Атаарх марны оршинд байгаа од бариг ирэхс галактикууд бүгд гэрэлтэй. Бүгд гэрэлтдэг. Тэдгээр манай оршин хорвоо үүсээд 15 тэрбум жил болчихлоо. Манай нар үүсээд 10 тэрбум жил болчихлоо. Манай дэлхийн үүсээд 5 тэрбум жил болчихлоо. Хүн үүсээд 4.7 сая жил болчихлоо гэж шинжилгээ мэдээлж. Энэ их урт хугацаанд дотор хар өглөө манддаг. Орой жаргадаг. Шөнийн тэнгэрт одод бүгдгээрээ дүрдэг. Тэр бидний хэд ихийн дагуул болсон сар бүтэл гэрэлтгүй гарыг сар бүтэл өнөөдөр гэрэлтээд шөнийн цагт бидний гүйцэлдэг. Тэгэхээр ямар гоё юм бэ? Энэ яагаад оршин хорвоо? Өдрийн цагт наран гээгүүл шөнийн цагт сар нь болоод одод гээгүүл бид нарыг дандаа гэрэлтэй амьдруулах гэж энэ оршин хорвоо энэ их олон гэрэлтэгч билгүүдээ бидэрт илгээчих. Харамсалтай бид нар яагаад ийм хавхай амьдрав? Яагаад ийм би биендээ атаатан байсан болчихов? Ингээд энэ орчинд ямар хууль үүсдэг энэ бүх зүйл нь ингээд гэрэлтэй гэдэг юм бэ? Гэдэг зүйлийг л хайж явсаар байгаа л ерөнхийдөө би бас Алтан дээд гэрээний тулгуур ишлүүдээр үзэж олсон юм байна. За тэгэхээр би бол энэ Монгол суугааныг сурсны хүчээр энэ гэр онолыг ойлгосны хүчээр, ухаарсны хүчээр оршин хорвоо бол гэр бүтцтэй, гэр байгууламжтай, гэр онолтой гэдгийг бол ухаарсан. Энэ оршин хорвоо тэгвэл юу оршин гэж? Ерөөсөө л од гэж хэлж байна. Од оршин. Тэрний хажууд гариг гэдэг бол дэндүү зүг. Зөвхөн манай галактикт өнөөдөр 13 тэрбум од. Зөвхөн манай галактик. Тэгэхэд манай галактик шиг ийм 3000 гаруй галактик оршин хорвоод оршиж. Тэгээд тэр галактик тэр одны бил болсон. Оддын оршдог хуулийг тэнгэр гэдэг. Гэр гэдэг нь оддын гэр гэдэг. Тэн гэдэг нь эртний өв монголоор товчилсан оддын орших хууль гэсэн утгатай байна. Оддын гэрт оддын оршдог хуулийг тэнгэр гэдэг юм. Тэгвэл тэнгэрлэг монголчууд гэдэг чинь оддын гэрт оддын оршдог хуулийг таньж мэдээд өөрсдийнхөө өрх гэрт улас гэрт авчирч хэрэглэсэн ард түмнийг монголчуудыг тэнгэрлэг монголчууд, тэнгэртэй монголчууд гэж хэлж ирсэн. Төв тэмүүлэхгүй ч төөс дутах хүч. Төөс дутах хүчний хүчээр альва систем хасан эргэлтэнд буюу эргэлт хөдөлгөөн хийж байгаа альва систем. Дотроос хамаг муу мухай юм гадагшаа одоо гарч ирсэн. Харин төв тэмүүлэх хүчний үйлчлэлээс альва систем сайхан бүхнээ дотшоо хурааж авдаг. Ингээд нөгөө сайхан юм төвдөө нэгдээд ирэхээр ягтраад ирэхээр цүм үсдэг. Тэр цүм гэрэлтдэг. Ингээд өнөөдөр манай дэлхийн цүмтэй, гаригууд цүмтэй одоо бүгд 100% цүм. Одоо Монгол суугаан хэлтий. Орчлонгийн дараагийн галав юултын дараа амьдралтай гариг дэлхий тэр үед нар болно. Харин одоогийн нар бусад 9 гаригтайгаа хар болж байна. Энийг шинжилгээ тогтооход харин Монгол суугаан гэсэн. Тэгэхээр энэ дэлхий яах гэж амьдралтай болсон гэхээр гэрэлтэх гэж 100% цүм болж гэрэлтэх гэж амьдралтай болсон. Тэгвэл энэ дэлхий дээр оршиж байгаа 7 тэрбум хүн төрлөختөн өнөөдөр тархийнхаа зүрхнийхээ сүнснийхээ гэрлийг нэмжиж бидний бодлоос тархи
танхимаас сүнснээс гарч байгаа гэрлийн долгионууд, гэрлийн эрчим инээлүүд нэгдчихэж энэ дэлхийн цүмийг чинь улам их энергитэй, гэрэлтэй, хүчтэй болох юм. Ингээд дэлхийн цүм гэрлээрээ томорсоор байгаа. Яг эзлэхүүнийхээ хэмжээгээр, гадаргийнхаа хэмжээгээр 100% цүм болсон үед дэлхий од болох юм. Ингээд од болсон бол гэрлээ гадагшин цацх юм. Тэгэхээр манай дэлхий энэ олон гариг дотроос амьдралтай болсны утга нь ерөөсөө энэ дэлхий дээр тээж амьдруулж байгаа олон хүн төрөлхтний гэгэрлийн ачаар, гэрлийн ачаар цүмийнхэн ягтралыг, цүмийнхэн гэрлийг хүчийг нэмэхэд л оршиж байна. Бид түүхийнхээ турш түүхчид мэднэ. 3 удаа Бээжингийн хятад ирж монголчуудаас алт мөнгөөр тор дурдангаар асар их авдар самт байсан судруудыг 3 удаа арайчид бараар хэвлэж олшруулад авчирч өгнө гэж хуураад 3 удаа авч хүнсэн. Бээжинд авчид бүгдийг шилбасан байна. Энэ баримттайгаар юм. Бид бол судраггүй, шаштраггүй ард түмэн биш ээ. Бид ийм нүцгэн ард түмэн байгаагүй. Бидэнд бүх зүйл байсан. Тэр тусмаа оюуны үүсвэр. Маш их зузаан үс соёлтой ард түмэн байсан. Маш их мэдлэгтэй ард түмэн байсан. Тэгээд мөнх тэнгэр гэдэг бол мөнх тэнгэрийг таньна гэдэг бол орчлон бүхлээр нь тань гэсэн. Бүхлээр нь тань. Орчлон бүхлээр нь таньсан учраас орчлонгийн оршин үндсэн хуулийг таниад тэр хуулийн дээр үндэслэсэн, тэр хасын эргэлтэн дээр үндэслэсэн, тэр хасын эргэлтийг чинь авчираад нүүдэл чинь ахуй дээр эргэлцсэн. Намар дөрвөн удирлыг дагаад намарчаа өвчөө хавчаа дагаад нүүн гэдэг бол өнгөц харахад байр сэлгээ мэд харагдаж цаад байр сэлгээнийх нь цаад оюун санааны нүүдэл, гэрлийн нүүдэл, төвшин сайхны нүүдэл, зөв үнэн шударга ариун хайр инэрлийн нүүдэл явж исэн. Тэгэхээр нүүдлийн соёл гэдэг бол хамарчаа намарчаа тойрог буугаад байдаг байр сэлгээ хэлдэг юм байна. Тэр байр сэлгээ алтан гэрээ дотор хэлдэг юм. Байр сэлжвээс сэлгээ юм бол амин чанар шилжвээс нүүдэл юм. Чухамдаа энэ үг л нүүдлийн соёл гэж юу вэ гэдгийг хэлж байна. Нүүдлийн соёл бол тархины, оюуны, ухааны, мэдлэгийн соёл, гэгэрлийн соёл, төвшин сайхны, аз жаргалын соёл иргэн шиг байсан юм. Баярлалаа. Тэгэхээр авиг бас авиг нэмэлцэл бодогдож байгаа гэж бодож байна. Энэ юу вэ гэвэл монголчууд бидэнд номлол буудаггүй. Номлол багтаагүй. Монголчуудаа бидний шүлдэх, бишрэх, залбирах, мөргөх заргуй багтаагүй. Агцгүй ингэж аливаа зүйлийн мөн чанарт нь олж шингэж гүн ухааны үднэс шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлаж хэлж өгч ойлгуулсан минь хэд бол. Тэгж ойлгохын төлөө зүтгэсэн минь хэд бол гэдэг асуудал байна. Ухаанаас ухаан ирнэ гэдэг нь угаасаа Батотхны арын шиг. Ирлээс ирнэ гэдэг нь ирэлчин Батотхны бас арын шиг. Мөнх тэнгэрээс мөн бус мөн чанар саадган бас түүний арын шиг. Арын шинтэй хүнээс арын шин төлөөлсөн өвгөөс бүтээл нэгдэг нь монголчуудын арын шаа. Ирэлчин хүнээс ирлийн сураг асуудаг нь нэг л бидний бас арын шиг. Тэнгэрийн арын шинтэй хүнд тэнгэр ивэлдэг нь тэнгэрийн зэн тайлбардаг нь тэнгэрийн арын шин байлаа. Ийм нэгэн аршааны даруйсгалт аарах сэтгэлийн арын шинд нэгэн сод бүтээлийг таавд өнөөдөр үлгэж авч байна. Энэ бол Монгол сууханы Монголд академик философи судлаагийн Батотхны мөн тэнгэр ба шинжлэх ухааны хамыг судалгаалсан тулгуур албаны туулсын бүтээл юм аа. Монгол улсын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч академич Доржийн доктор Зулаагийн Батотхны бичсэн Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан номын нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэлсэн үгийг уламжилж байна. Доктор Зулаагийн Батотхны тойрвсон Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан гэдэг бүтээл нь энэ авиаслаг эрдэмтний олон жилийн турш өөрийн оюун ухаанаа зарж хөс хүчээ шингээсэн уншигчдын, судлаачдын сонирхол татах бүтээл болжээ. Тэнгэр үзэл нь эртний Монголын болон нүүдэлчин улс төмний тэнгэрийг тахих, шүтэх үзэлд суурилсныг судлаачид өөрсдийн бүтээлд тусгасан байдаг. Доктор Зулаагийн Батотхон түүнийг цааш улам лавшруулан судалсныг түүний энэхүү номноос тодорхой харж болно.
Зохиогч Мөнх Тэнгэрийн судалгааг системийн онолын үүднээс супер нэгдлийн онолтой холбон судалж, сонирхолтой олон санаа ургуулan тусгасан нь судлаач зөвхөн Монголын төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдэмтэн гэдгээ батлан харуулсан гэж үзнэ. Доктор Зулаагийн Тодгоны тойрволсон Мөнх Тэнгэр ба шинжлэх ухаан ном нь энэ төрлийн судлаач, сонирхогчдын болон нийт уншигчдын оюун санааг аривжуулан баяжуулахад тус дөхөн болно гэдэгт гүнээ итгэлтэй байна. Номын цагаан буян аривжин дэлгэрэх болтугай. Монгол улсын ухаан эрдмийн чуулган боловсролыг судлах буй, ёслох ухааны ухаарах буй, марксизмыг өмгөөлөх буй, шашныг үзэх буй, сэтгэл зүйн судлах буй, философи буюу мөн чанарыг эрх буй, сүнсийг бидрэх буй, сүрэл сэтгэх буй, монголчууд ба эзотерик, монголчууд ба энергетик, монгол хүний газар зүй, Чингис хааны гэгээг монголчууд бадрахыг гайхамшиг зөвхөн өөрөө гарч ирсэн номыг л жагсаахад наадах доктор бүтээлүүдийн нэр. Энэний цаг хичнээн байгаа хичнээн хөтөлбөр ороо юм гэдэг бодоод байна. Энэ хүн тусдаж дэмжиж хамтарч энэ хүнтэй хам Мөнх Тэнгэрийн хүчин нэмэгдэж байгаа бүх хүмүүс талархлаа илэрхийлэхээс өөрчлөхгүй. Дагнсан бүтээл гаргасан хүмүүст ганцхан Батхон гэж баярлалтай хэлсэн. Улсад судлаачдууд яг Мөнх Тэнгэрийн талаар дагнсан бүтээл байхгүй. Судалгаа номон доктор хачуулах гэж байна. За доктор Батхон Мөнх Тэнгэрийг Тэнгэрүүдийн оршихуйн ноён моргол гэсэн ерөнхий дүгнэлтийг хийсэн байна. За түрүү хийсэн өнөөдрөний би болсон мэдлийн хэлбэрээс ахжээ. Мөнх Тэнгэр бол бүхэл мэдлэгийг агуулсан мэдлэгийн сан хөргсөн үйлдэл гаргасан байна. Монгол хүн хэзээ үзлээр амьдарч байгаа юм байна. Хэзээ үзлээр амьдарч байгаа. Зөвхөн оршихуйн зарчим дээр тулгуурж амьдарч байна. Тэр оршихуйн зарчим нь энэ манай одоогийн яриад байгаа Тэнгэрээс бидэнд өгөгдсөн мэдээллийн систем байна. Энэ мэдээллийн системийг өөрийнхөө ухаанаар гэртээ явах ёстой. Ашиглах ёстой. Тэр ашигласан бүх айлын бүгд зөв байна. Цаашдаа юм дээр нэгтгэх, яаж дахиж хүчрэг болохыг гэдэг тэр тал дээр бол ялангуяа энэ хүчтэй самуурсан цагт монголчуудыг нэгтгэх чухал тэр өөр онлын гэж хэлэхээр номлохын маягийн Монгол сургаалын бүтээл гарсан Хүн 3 зиндантай. Эрдэнэт хүн гэж байдаг. Манай эрдэнэт хүний дуусах. Дараагаар хүнс хүрэх гэж байдаг. Дараа нь хүн хог гэж байдаг. Ийм 3 зэрэгэлтэй. Гэтэл нөгөө хадуулсан тэр чигсөөгөн байх, эрдэнэтөөгөн байх. Гэвч сав ариун ичигээр үр ариун эцэг ийгээд тэгтээ цадраа хотоос тэгэнгүүт хайргүй хүүхдүүд ингээд нэг 70 жилийн дараа дахиад гараад ирчихэ. Тэрний нэг нь Батотхон байна. Төмөрөө баян бүлгийн яасан. Яагаад шүлгээр тавхныг үтдэг дийн болсон зохиол өксүр замын дуу. Онцлог цонхолгүй мандын ширээ болыг онон хажуун толгодны намайгаа өршөө. Олон цэгдэгүйгээ дэгдэхийн насандаа би чинь охтон ботолтыг уул гэж дүүрч явчаа. Оцор завцар товцгоо дундаа сүмбэр очир хэлбэртэй уулзсан намайгаа өршөө. Отгон нэгний зудаг гэрхшээс өргүй
оргил өндөр гэж улсын нандуурч хэлжээ. Оодхан бихийн чилуугаар өндөрлсөн отон дэнгэр хайхмын намайгаа өрчөө отогдын сте алтыг давхасан урдны өгтөргүй болно гэж таныхаа нандуурч хэлжээ. Онцгийн түүхийг мөнх цасан дамбагдсан онгод бихийн алтыг намайгаа өрчөө оддын гүртийн хамтлыг давхасан урдны орчлонгийн зулай гэж алтайгаа нандуурч хэлжээ. Онгод цонхоргүй бандын ширээ гавийн охтон ботоод минь намайгаа өрчөө Оосм үчгүй сансын удмаас агайхан өнгөн нөхний арилдан нутгийн тоглолтоо ичүүгээ та нар байж шүү батотгонч байж магадгүй байж шүү. Бой бүрдэж бой хишиг шинж байдлын дэлгэрч том үлзий бүрдэж тэгш буйн дэлгэрч олон үлзий бүрдэж од гайдаг min хүлэг данс жарваж их зөвхөн хүссэн өнөөдрийн энэ бааш тэтгэлийн багт амгалан сайн өдөр байна. Ингээд шинхэн намаа үлгийдэн авч байгаа батотхон нэрчтэй амьдрал ад жаргалыг бүсээ буян номын гэгээ тоонорчин засарч бурхан гинэмсэгдэн хойрчин задарч бүр түмэн хүмүүс өөрмөнд чин цугларч бүхний гинэлсэн ухааныг урлуулж буян номын гинэн мүсийг дэлгэрүүлж авах хайсан сайхан дөрөлийг өөдөөдөн өргөн дэвшүүлээ. Зохиогчид танилцуулж байгааг сонсоход бол их байгаа юмыг байхгүй юмыг байх ёстой юмыг бүгдийг байлгаж мэдэрсэн тийм ном байна гэж ингэж би ойлгосон. Түрүүчийн 11 боцод ном дээр бол Монголын уламжлалт урлагийн бүхий салбарын талаар нэлээд томоохон бүлэг үлдсэн байдгийг хөгжмийн талаар бол нэг бүлэг байна лээ. Хөгжмийн талаарх бүлгийг ингээ хараад байхад бол бидний олж хараагүй бас бодож үзээгүй сонирхолтой санаануудыг бол дэвшүүлсэн байгаа харагдсан. Хэдийгээр Жамсын Бадрагийн Монгол ардын хөгжим гэсэн ном дээр үндэслэн тулгуурсан хэлсэн тэнд бидний огт томьёолдоггүй судалж баримжаагүй одоохондоо баримжаагүй байгаа жишээлбэл одоо юу гэж байгаа юм мөн чанарын аюулгүй гэсэн тийм хурдан гарч ирсэн байна. Мөн чанарын аюулгүй бид нар энийг одоохондоо яг хэрэг мөн чанарын аюулгүй гэсэн тэр ойлголтоор нь авч үзэх юм бол бидний өнөөдрийн хөгжмийн онолын хүрээнд ойлгож байгаа онолоос арай өргөн хурдан байна гэж ингэж ухаарсан. Тийм учраас Батотгонбатай цааш таньж сэтгэлгээний төвшөнд бол хамтарч ажиллах шаардлага байгаа юм байна гэж ухаарсан. Мөн аюулгүй гарах аюулгүй хурах гэсэн бас ойлголт байна. Манай хөгжмийн онолын томьёолууд бол одоохондоо ийм томьёолууд бол байхгүй. Тэгэхээр энэ аюулгүй гарах аюулгүй хурах гэсэн энэ өөрийн гадуур томьёолууд бол бид нарын одоо өрн дахны соёлын нэлээд нөлөөнд суулцсан ийм хүмүүсүүдийн хувьд бид нар дандаа нөгөө материалын талаас нь хардаг л да. Тэгэхээр тэр материалын талаас нь харахаар бол тэр аюулгүй гарах аюулгүй хурах гэсэн тэр ойлголтууд бол бидний ойлголтод бол багтахгүй байна. Тийм учраас энэ чиглэлээр бол ажиллах юм байна гэж бодсон. Тэгэхээр энэ шинжлэх ухаан гэдэг бол өөрт нь хамаагүй шинжлэх ухаан гэдэг бол байдаггүй. Хаа нэгтээ өөрийнх нь шинжлэх ухааны хүрээнд багтахгүй байгаа юмыг бусад хүрээнд гаргаж ирж байгаа бол тэр хөгжмийн шинжлэх ухааны хичээсэн Батотгоны
гаргаж байгаа энэ үзэл санаа бол тэлэх ийм боломжтой. Тийм учраас би энэ шинэ гарч байгаа номыг махан уншиж чадах нэгээр ордож үзээ. Тэгээд өөрийнхөө шинжлэх ухаанд ямар нэгэн хэмжээгээр оруулах боломжгүйг цааш нь дэлгэрүүлж судлах шаардлага байна гэж нэмж байна. Энэ миний нэг санаа байна. Өөрсдийн салбарын талаар мэдсэн ч юм уу байна. Утасгалын салбарт байна. Тэгэхээр бүх хүмүүс бол ер нь энэ номыг шинжлэх ухаанаар оролцдог хүмүүс энэ ном руу орох юм бол тэр бусад салбаруудын юм хэрэг болох юм маш их ажиг байна. Зөвхөн тэр тэнгэрийн үзлээс гадна энэ миний нэг санаа байсан. Би нэг юмд сүүлийн үед бол үнэхээр одоо их дундчин байдалтай хувьтай байгаа. Манай ихэнх гэрдэнтэй шинжлэх ухааныхан улс төрчид бол Америкт тэгдэг, тэнд тэгдэг, Монголын соёл төвдөөс тийм юм нөлөөлсөн, Хятадын ийм юм нөлөөлсөн, Оросын ийм юм нөлөөлсөн гэж ингэж их ярьдаг л да. Ярьдаг. Ер нь энэ монголчуудын дэлхийд нөлөөлөх юм уу? Хаашаа? Нөлөөлөх боломжгүй юм уу? Ямар ч тань. Ерөөсөө одоо Оросд нээлт хийдэг, Америкт нээлт хийдэг, Монголд нээлт хийж болдгоо юм уу? Хаашаа? Ийм асуудал байна. Ийм асуудал. Тийм учраас бол иймэрхүү бүтээлүүдийг энэс олон одоо бүтээлүүд хүмүүс хийж байна. Иймэрхүү бүтээлүүдийг дэлхийн нийтэд хүргэмээр байна. Энэхийн тулд бол Эрдэнэтийн дэлхийн олон хэлийг сайн мэдвчил эндээс тэр төр мөр гэж байгаа байдаг. Тэрнээс нь одоо мөн төгрөгийн үндэснийхэн оюун санааны энэ их хүчийг дэлхийд дахин хүргэмээр байна. Улс төрийн эдийн засаг хэдий ч нэ багваа төдий ч нэ том асуудал бол харагддаггүй. Тэр бол ойлгомжтой. Тийм учраас Батар тугны асуудал энэ ном бол өөрөө том асуудал. Гэхдээ манай эдийн засаг бол ийм эдийн засагтай өрөнд бол энэ огт харагдахгүй. Тоож харагдахгүй. Тийм чадвар байна. Эдийн засаг томрох юм бол хамгийн жижиг асуудал их тод харагддаг. Тийм учраас бид нар хизээ тод харах гэж хүлээж суулгаагүй. Тод харагдуулахын тулд Эрдэнэтийн мэрэгд бид нар өөрсдөө зүтгэх ёстой. Тэр цаг харагдах цаг ирнэ. Тэр цагт монголчууд оюун санаагаа гарч чадна.